Шинэ 7 хоногийн мэнд төргийн үзэгчтэй төвцөг мэдээллийн хөтөлбөрийн даваа гарагийн дугаар эхэлж байна. Хөтөлбөрийн мэдээллийн хураангуйд анхаарлаа хандуулна. Оюу толгойн сонсгол явагдаж эхэллээ. Сонсголт нийт 300 гэрчиг дуудана. Монгол улс Евразийн эдийн засгийн холбоо гишүүн орнуудын худалдааны төр хэлэлцээрийг сойрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Манай улс үндэсний цөөнхийн нийгэм эдийн засгийн идэвхтэй оролцоог дэмжихэд Европын аюулгүй байдлын хамтын ажиллагааны байгууллагатай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ. Бенин улсад төрийн эргэлт хийх гэсэн оролдлогыг таслан зогсоожээ. Америкийн зэвсэг түүчин хураа газар дээрх байнуудад зохилт өгч эхэлнэ. Европын холбоо Хятадын бараанд импортын гайлын татвар нэвтрүүлэх асуудлыг авч хэлэлцэж болзошгүй. 15 настай Бэлэг хүү докторийн зэрэг хамгаалжээ. Эхний мэдээ оюу толгойн сонсгол өнөөдөр эхэллээ. Сонсгол 5 өдөр үргэлжилнэ. Өнөөдөр жавхлан шивээ толгойн ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудлыг эхлээд хэлэлцлээ. Оюу толгойн хянан шалгах төр хороо өнгөрсөн 7 сарын 2-нд байгуулагдсан байдаг. Үүнээс хойш 5 сар гаруй хугацаа өнгөрсний эцэст энэхүү сонсголыг явуулж байгаа юм а. Сонсголт гэрчээр дуудагдах 300 орчим албан тушаалтан иргэдийн нэрсийг гаргасан. Сонсголын нотлох баримтын хүрээнд 2006 оноос хойш сүүлийн 20 жилийн туршид оюу толгойтой холбоотой асуудлаар шийдвэр гаргасан ажлын хэсэгт орсон албан тушаалтнууд болон холбогдох байгууллагын төлөөллийг гэрчээр дуудсан. Тодорхойлбол Монгол улсын үе үеийн 3 ерөнхийлөгч, 7 ерөнхий сайд, 25 засгийн газрын гишүүд, 39 улсын хурлын гишүүн болон ерөнхийлөгчийн хамгийн газар, гадаад харилцааны яам, ашигт малтмалын газрын тосны газар, сангийн яам зэрэг олон албан байгууллагуудаас нэрсийг зарласан. Тус сонсгол дуудагдаж буй гэрчүүдийн хувьд нэг талдаа сонсгол бичлэн ирж оюу толгойтой холбоотой иргэд олон нийтэд эргэлзээтэй асуудлыг өөрийн биеэр тайлбарлан бодит үнэн мэдээллийг өгөх боломж юм. Оюу толгойн ордон 6.3 тэрбум геологийн нөөцтэй. Цэс үйлдвэрлэлийн хувьд 2024 оны байдлаар дэлхийн шилдэг 20 цэс үйлдвэрлэгчээс 12 дугаарт байрж агсаж байна. 2009 онд байгуулсан засгийн газар болон Rio Tinto компани байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээний зээлийн хүү 11% байхаар тохиролцсон бол Онтре компани болон Rio Tinto-тэй 6.7% зээлийн гэрээ байгуулсан байна. Амнаатыг манай тал борлуулалтын үнэлгээний 5% гэж тооцсон бол Онтре компани 2% гэж тооцсон. Сонсголын үеэр ил уурхай хариуцсан ерөнхий менежер Отгонбаяр мэдээлэхдээ оюу толгойн хувьд хайгуулыг тасралтгүй хийдэг. 2009 онд 36 сая тонн зэстэй байсан бол 2014 онд 46 сая тонн болсон. Хайгуулын ажил огт зогсдгүй жил бүр тайлан тооцоогоо өгдөг гэж хэлсэн юм а. 2003-аас 2004 оны хооронд одоогийн байдлаар Онтрогийн тусгай зөвшөөрлийн 2 талбай дээр 188 орчим тэрбум төгрөгийн хайгуулын ажил гүйцэтгээд байна. Мөн сонсголын үеэр улсын хурлын гишүүн Батнайрамдал хянан шалгах төр хорооны хурал дээр 92,467 хуудас нотлох баримт цуглуулсан. Харамсалтай нь 51% нь байгууллагын нууц, төрийн нууц, албаны нууц, маш нууц гэсэн тамга дарчихсан байгаа учраас энд ашиглаж чадахгүй байгаагаа хэлж байсан юм. Тэр дундаа оюу толгой Онтре компаниас ирсэн хуудас болгон нууцын тамгатай байсан. Тэр битгий хянан шалгах төр хорооны даргад ирсэн албан тоотуудын дийлэнх нь нууцын тамгатай байсан. Ингээд нууцын тамгатай ирэхээр олон нийтэд мэдээлэх хэрэггүй болж байна. Энэ шийдвэрийг ямар учраас гаргаж хуудас болгон дээр нууцын тамга дарсан юм бэ гэв. За үүний хариуд бол оюу толгой компани гүйцэтгэх захирал мөнгө өсөх, нууцын тамгын тухайд компани дотоод журмаар зарим асуудлыг олон нийтийн хэрэгцээнд шаардлагагүй гэж тооцсон мэдээллүүд байдаг гэдэг тайлбар хэлээ. Хянан шалгах төр хорооны сонсголд оролцож буй бүрэлдэхүүнд хуулийн этгээдийн 31 оролцогч нэр ирүүлснээс 27 нэрсэн байна. Сонсголд бүртгүүлсэн иргэд бас оролцож байна. Дарааллын дагуу өнөөдөр жавхлан шивээ толгойн ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбай нөөцийг тогтоож, үнэлгээг тодорхойлсон болон холбогдох бусад баримтад үндэслэн төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоосон асуудлыг хэлэлцлээ. Эхлээд оюу толгой төслийн ерөнхий танилцуулгыг хийж, бүлэг ордын геолог нөөцийн асуудал, жавхлан шивээ толгой ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудал болон тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй холбоотой асуудлыг хэлэлцлээ. Мөн жавхлан шивээ толгой ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудал ба оюу толгойн төслийн хөрөнгө оруулалтын гэрээний хамаарлын асуудлаар сонсгол үргэлжлэх юм а.
Монгол Ардын намын бүлэг өнөөдрийн хуралдаанаараа Монгол улсын болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын худалдааны төр хэлэлцээрийг сойрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцсэн юм. Мөн томуу төс өвчний одоогийн нөхцөл байдал, авч хэрэгжүүл буй арга хэмжээний талаар эрүүл мэндийн сайд чимбэрэн мэдээлэл хийлээ. Өвчлөлийн гол шалтгаан нь A хүрээний вирус байгаа юм байна. Улсын хэмжээнд өнгөрсөн 7 хоногийн мэдээгээр амбулаторийн үзлэг, яралтай тусламжийн дасагт эзлэх томуу төс өвчний өвчлөлийн хувь буурах хандлагатай эмнэлэгт хэвтэж байгаа хүүхдийн тоо өссөн үзүүлэлттэй хэвээр байна. 2024 оны статистикээр Монгол улс нийт 162 оронтой худалдаа хийсэн энэ тоо байна. Нийтдээ бидний 27.4 тэрбум долларын худалдааны эргэлт хийсэн. Үүнээс 15.8 тэрбум долларын экспорт хийж, 11.6 тэрбум долларын импорт хийж, гадаад худалдаан дээр Монгол улс 4.2 тэрбум долларын ашигтай ийм тэнцэл гарсан байдаг. За манай худалдааны 2 дахь гол хөрш бол Евразийн эдийн засгийн холбооны 5 улс байгаа. Нийт 3 тэрбум долларын худалдаа хийж байна. За үүний голлох нь Орос улбаны улс буюу 2.7 тэрбум долларын худалдааг Орос улбаны улстай хийж байна. Гэхдээ энэ худалдааны тэнцэл нэлээд өндөр алдагдaltaй байдаг. За Евразийн эдийн засгийн холбооны улсууд буюу энэ Орос улбаны улс нь энэ Евразийн бүсэнд оршдог 5 улс нэгдээд эдийн засгийн нэгдсэн юм холбоотой байдаг. Гадаад худалдааны нэгдсэн бодлого хэрэгжүүлдэг. За энэ орнуудын зах зээл Монгол улсын бараа 15-аас 50% гайлын татвартай эрүүл ахуй хорой цэрийн өндөр шаардлагатай буюу манай экспортын боломж нэлээд хязгаарлагдаж ирсэн байдаг. За ингээд сүүлийн 5 жил Монгол үеийн засгийн газрын амжилттай явагдсан одоо хэлцээрийн үр дүнд Евразийн орнуудтай Монгол улс 3 жилийн чөлөөт худалдааны хэлцээр байгуулахаар үндсэндээ ингээд тохиолдож гар ус сурлаа. За энэ гар ус зурсан гэрээгээ улсын хурлд сойрхон батлуулахаар өргөн барихад бэлэн болсон. За энд нийтдээ 367 төрлийн барааны хүрээнд сая тохиролцлоо. 3 жилийн хугацаатай энэ гэрээ хэлэлцсэн. За энэ барааг тодорхойлох кодлон уялдуулсан систем буюу битгүүр гэж системийн 6 оронтой кодоор 367 төрлийн бараанд тарифыг шууд тэглэх, тариф бууруулах, тохирсон квотын хэмжээнд тарифыг тэглэх, тохирсон квотын хэмжээнд тарифын хөнгөлөлт эдлэх гэсэн үндсэн 4 төрлөөр энэ тарифын саад дотор бууруулахаар ингээд тохирсон, ингэж гэрээ тохирсон. За түүнчлэн одоо энэ гэрээний явцад та бүхэн санаж байгаа бол худалдаа аж үйлдвэрийн танхим хувийн хвшилтэд олон хэлцүүлгүүд хийж аж ахуйн нэгжүүдийн санд бодлыг нэлээд авсан. Ингээд Улаанбуудаа өндөг зэрэг манай улсын стратегийн одоо хүнсний гол нэрийн бүтээтгүүнийхээ импортын гадна нөлөөллийг бага байлгахаар онцгой анхаарч ажиллалаа. Анхан шатны тусламж үйлчилгээг сайжруулахад иргэдэд очиж байгаа ачаалал хэрхэн буурч байгааг бид бас энэ өнгөрсөн хугацаанд харж боллоо. Тухайлх юм бол өрхийн эрүүл мэндийн төвүүдийн ажиллах цагийг уртсгасан энэ тогтоол шийдвэр нь дээрээс нь засгийн газраас нөөц хөрөнгө гаргаж илүү цагийн одоо мөнгөний шийдсэн үүнтэй холбоотой эмнэлгүүдэд ирж байгаа зөвхөн одоо амбулатороор зөвлөгөө авах гэж ирж байгаа хувь ойчир дараал буурсныг харж болж байна. 1000 гаруй хүүхэд эмнэлэгт ирж үзүүлэхэд нэг 150-аас 200 нэмлэгт хэвтгэхээр бус нь бол эмийн үйлчилгээнд халуун буугаад гэртээ хяналтанд явах юм боломж бүрдээд байгаагийн нэг жишээ нь өрхийн эрүүл мэндийн төвүүдийн оролцоо ялангуяа амралтын өдрүүдээр ажиллах за мөн уртсгсан цагаар ажиллах нь өөр ямар чухал вэ гэдэг бас ярил. За бүлгийн хурал дээр бас гишүүд бас нийлээдгүй зүйлүүдийг ярьж байна. Тухайлх юм бол одоо улирлын томоо жил болгон гардаг. Тэгэл жил болгон бид ингэ сандралцсан байдалтай байх юм уу? Энэ ер нь ийм нэгдсэн бодлогоор энэ асуудлаа ер нь зэгцэлжээж болдгоо мó гэсэн ийм чухал зүйлийг асуулаа. За энэ жилийн томоогийн хувьд бол одоо өнгөрсөн 3 жилийн томоотой харьцуулахад өвчлөл халдварын хурд нь нэг 15-аас 19% илүү байгаад байна. За дээрэс нь өнгөрсөн хугацаанд А хүрээний томоогийн халдвар ер нь дэлхийд даяар баг гараагүй өнгөрсөн 2-3 жил. За үүнтэй холбоотойос одоо олон нийтэд энэ сүргийн дархлаа гэдэг хамгаалтын систем сайн үүсээгүй. Үүнтэй холбоотой их огцом халуурах, шинж тэмдэг нь буурахгүй байх, хүндрэх эрсдлүүд нь өндөр байгаа нь бас нэг онцлогтой энэ жилийн. За тийм ч учраас бид бас одоо аль болохоор одоо вакцинжуулалтыг өргөн хийх. За энэ жилийн хувьд бол одоо 300 мянган тонн вакцины 99% хийж чадсан.
бас нэг ийм онцгой ажил байж чадсан. Бид бас огтуулаад нэлээдгүй ажил хийлээ. За мөн одоо хүүхдүүдийг хамарсан олон нийтийн арга хэмжээнүүдийг 10-11 сард хийхгүй байх талаар бас одоо ерөн жил болгон энэ дээр анхаарч бүр боловсролын яамтайгаа хойр гаргаж ажиллах талаар бас бүлээн гишүүдтэй бас хэллээ. За вакцинжуулалттай холбоотой 300 мянган тонн биш бүр 500 мянган тонн болгож болох юм байна. Манай иргэд эцэг эхчүүд эмээ өвгөнөр бас их хариуцлагатай болсон юм байна. Хүүхдүүдэд вакцинд хамруулдаг болсон юм байна гэдэг нотлогоо сая харагдлаа. 99%. Тийм учраас бид одоо эх жил вакциныхаа одоо тунг бүр 500 мянга болгож нэмье. Бид чи одоо 6 сартаас 6 настай хүүхдүүдийнхээ 45%-ийг 99% хамруулчихад байгаа шүү дээ. Түүнээс бүгдийн биш шүү. Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллага Монгол улсын хэвлэлийн эрх чөлөөг дэмжих бодлогын хэрэгжилтийг сайшааж, үндэсний цөөнхийн эрх олон хил соёлыг хамгаалах чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээ мэдгдлээ. Монгол Улсын гадаад харилцааны сайд Бат цэцэг Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын сайд нарын зөвлөлийн 32 дугаар уулзалтад оролцлоо. Тэрээр энэ үеэр тус байгууллагын үндэсний цөөнх болон хэвлэлийн эрх чөлөө хариуцсан өндөр төлөөлөгчдөд тус уулзлаа. Энэхүү уулзалтууд нь Монгол улсад хүний эрхийн бодлогоо олон улсын хамт нийгэмлэгтээ уялдан хэрэгжүүлэх, хэвлэл мэдээллийн орчны шинжилэл болон олон хил соёлыг дэмжих асуудлыг илүү өргөн хүрээнд авч байгааг харуулсан юм. Сайд Бат цэцэг Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын үндэсний цөөнхийн асуудал эрхэлсэн дээд төлөөлөгч Кристоф Кемптэй уулзаж, Казак, Тува зэрэг үндэсний цөөнхийн их хил түүх соёлын өвийг хамгаалах чиглэлээр төрөөс хэрэгжүүлж буй бодлогыг танилцууллаа. Тэрээр сургалтын хөтөлбөрийг шинжлэх, их хэл дээр боловсрол эзэмших боломжийг нэмэгдүүлэх, 2 болон олон хэлтэй багш бэлтгэх, сурах бичгийг шинжлэх зэрэг ажлуудыг үе шаттай хэрэгжүүлж байгааг дурдсан юм. Мөн соёлын өв заншлыг хадгалж, үлдэхэд зориулсан хөтөлбөрүүд аймаг сумдын төвшөнд үр дүнтэй хэрэгжиж байгааг тэмдэглэв. Уулзалтын үеэр хоёр тал цаг уурын өөрчлөлт, тэр дундаа хатуу өвөл, зуудын давтамж нэмэгдэж буй уламжлалт, мал аж ахуйд болон зарим цөөнх үндэсний амжиргаа нүүдлийн хэв маягт хэрхэн нөлөөлж байгааг ярилцлаа. Иймээс хоёр тал зуудын эрсдлийг бууруулах арга туршлага солилцох, орон нутгийн иргэдийн орлогоо төрөлжүүлэх боломжийг судлах, олон тал хэлцүүлэг зохион байгуулах зэрэг хамтын ажиллагааг өргөжүүлэх нь ач холбогдолтой гэдэгт санал нэгдлээ. Үүний дараа сайд Бат цэцэг Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын хэвлэлийн эрх чөлөөний асуудал эрхэлсэн төлөөлөгч Ян Братутай уулзаж, Монгол улсын хэвлэл мэдээллийн салбарын эрх зүйн орчны шинжилгээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Тэрээр хэвлэл мэдээллийн ил тод хараатус байдлыг хангах сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хамгаалах, мэдээлэл чөлөөлтөй нэвтрэх боломжийг өргөжүүлэх нь засгийн газрын тэргүүлэх чиглэл гэдгийг тодтогсон юм. Мөн Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагаас үзүүлсэн хууль зүйн зөвлөмж хамтарсан дүгнэлт нь Монголын хууль тогтоомжийг олон улсын стандартад нийцүүлэхэд чухал дэмжлэг болсон гэдгийг онцоллоо. Талууд цаашдын хамтын ажиллагааны хүрээнд мэдээллийн боловсрол, ёс зүйн сэтгүүл зөв, захин аюулгүй байдал, хүний нөөцийн чадварыг сайжруулах чиглэлээр сургалт, семинар, мэрэгжлийн сэтгүүлчдэд зориулсан чадваржуулах хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх боломжтой тухай ярилцав. Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын зүгээс Монгол улсад хэвлэлийн эрх чөлөөний бодлогын хэрэгжилт ахицтай байгааг сайжааж, олон улсын төвчний сургалт, мэдээллийн боловсролын төсөл хэрэгжүүлэхэд дэмжиж ажиллахаа мэдгдлээ. Улаанбаатар хотод эрэгчид зохион байгуулагдах нэгдсэн улсын байгууллагын цөлжилтөй тэмцэх конвенцийн 17 дугаар баг хурлын бэлтгэл ажил үргэлжилж байна. Энэ удаагийн баг хурлыг Монгол улс анх удаа дангаараа зохион байгуулах гэж байна. Одоогоор 8-аас 12 мянган төлөөлөгч тус баг хурлд оролцох төлөвтэй байна. Баг хурлыг зохион байгуулах хурлын төвийн барилгыг үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн талд төлөвлөсөн бөгөөд тус төвийн талбайн инженерийн шугам шилжээ бүрэн татагдсан байна. Харин автозам, зогсоол болон гадна дэд үтцийн ажлууд 45% гүйцэтгэлтэй байгаа юм байна. Ирэх 3 дугаар сараас гол барилга талбайн бүтээн байгуулалт ирчимжиж, олон улсын хурал хүлээн авах чадварыг хангах зорилгоор нэмж тогтчлт, ногоон байгууламж, дэмжих барилга байгууламжуудыг богино хугацаанд дуусгахаар төлөвлөжээ. Монгол улсын шадар сайд улсын онцгой комиссийн дарга ган үед Дэлхийн банкны суурин төлөөлөгч Тахиун Литэй уулзаж, Монгол улсын гамшигаас хамгаалах тогтолцоог шинжлэх, эрсдлийн санхүүжилтийн механизмыг бий болгох чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр харилцан тохиролцлоо. Шадар сайдын зүгээс Монгол улс гамшигтай тэмцэх хууль эрх зүйн орчноо шинжлэх, шуурхай удирдлагуудын тогтолцоогоо сайжруулах, мэдээллийн нэгдсэн систем бий болгох, гамшигын эрсдлийг бууруулахад чиглэсэн инновац, техникийн технологиг нэвтрүүлэхэд онцгой анхаарч байгаагаа уулзалтын үеэр илэрхийлсэн юм. Харин Дэлхийн банкны зүгээс байгалийн аюулт үзэгдлийн давтамж, өндөр орнуудад амжилттай хэрэгжиж буй санхүүгийн хамгаалтын механизмыг Монгол улсад нутагшуулах бүрэн боломжийг илэрхийлж, хөрөнгийн шуурхайд ажиллагаа, эрсдлийн даатгалын шийдлийг судалж, цаашид хамтарсан төсөл судалгааны ажлуудыг эхлүүлэхээр тохиролцсон байна. Энэхүү механизмыг хэрэгжүүлснээр гамшигын үед төрийн хариу арга хэмжээний санхүүжилт хурдан, доктортой байх нөхцөл бүрдэж, иргэд бизнесийн салбарын эрсдлийг бууруулах чадвар мэдэгдэхүйц нэмэгдэх юм.
Биокомбинатыг өөрөөс эмээлтийн автозам хүртэлх 12.5 км шинэ урт автозамын бүтээн байгуулалтыг 2026 онд албан ёсоор эхлэхээр төлөвлөжээ. Зам тээврийн сайд Дэлгэр сайхан энэ зам нь Улаанбаатарын тээвэр логистикийн ачааллыг хотын төвөөс гадагш чиглүүлэх стратеги ач холбогдолтой гэдгийг тодтолцлоо. Тус шинэ зам нь хөшгийн хөндийн чиглэл баригдаж буй 102 км салаа төмөр замтай үйлснээр ачаа тээврийн урсгалыг хотын дундуур нэвтрүүлэх шаардлага буурч, аюултай ачааны хөдөлгөөн хотын төвөөс бүрэн гарч, Улаанбаатарын замын ачааллыг мэдэгдэхүйц багасгах ач холбогдолтой юм байна. Замын барилгын бэлтгэл ажил ихсэн бөгөөд гүйцэтгэл нь 2026 оны 4-р сард эрчимжинэ гэж албаныхан мэдээллээ. Төвцөг мэдээллийн хөтөлбөр гадаад мэдээгээр үргэлжилж байна. Эхлээд өнгөрөх 7 хоногт Бенин улсад гарсан төрийн эргэлт хийх оролдлогын талаарх мэдээллийг хүргэж байна. Тус улсын ерөнхийлөгч Патрис Талон үндэсний телевизээр үг хэлэхдээ төрийн эргэлт хийх оролдлогыг таслан зогсоолоо. Цэргийн албан агштын багахан бүлэг бослог гаргасныг манай харин бүрэн дарж чадлаа. Бослогын бүх голомтыг цэвэрлээд байна. Урвсан босгогчид зохих шийтгэлээ хүлээнэ гэж мэдэгджээ. Бенин улсад бослог гаргасан цэргүүд 12 дугаар сарын 7-ны өглөө эрт тус улсын нийслэл Порто Ново хот дахь ерөнхийлөгчийн ордон руу дайрч, үндэсний радио, телевизийн корпорацийн байрыг эзлэн авч, тус улсын ерөнхийлөгч болон засгийн газрыг огцруулж, засгийн эрхийг авсан гэж телевизийн шууд эфирээр зарласан тухай дэлхийн хэвлэл мэдээллийн томоохон эрхлүүд мэдээлж байсан юм. Улс орны нөхцөл байдлыг армийн болон үндэсний гвардийн анги салбарууд эргүүлэн хяналтанд авсан бөгөөд армийн үлэмжийн хэсэг нь засгийн газарт үнэнч хэвээр байгаа гэж Бенин улсын гадаад харилцаа хамтын ажиллагааны сайд Олушэгун Ажади Бакари тухайн өдөр мэдэгдэж байв. Түүний эснэр босгочид зөвхөн улсын телевизийн байрыг л эзлэн авч төрийн эргэлт хийсэн тухайга шууд эфирээр мэдэгдсэн байна. Бенин улсад 2026 оны 4-р сарын 12-нд болох ерөнхийлөгчийн сонгуульд бэлтгэж байгаа нөхцөл байдлыг ийхүү төрийн эргэлт хийх гэсэн оролдог гарсан аж. Тус улсын үндсэн хуулийн шүүх эдийн засаг болон сангийн сайд Ромуолд Ваданы соёлын сайд асан Пол Ункбе нарыг төрийн тэргүүний сонгуульд нэр дэвшигчээр бүртгээд байсан гин. Харин сөрөг хүчний удирдлагууд сонгуульд оролцуулахгүй болсон байна. Ерөнхийлөгч толгой сонгуульд 2 удаа ялсан болохоор дахин сонгогдох боломжгүй байгаа юм байна. Олон улсын мэдээ үргэлжилж байна. Латин Америк дахь мансууруулах бодис 8-лагчдын хууль бус бүлэглэлүүдэд тэмцэх хүрээнд Америкийн нэгдсэн улсын зэвсэгт хүчин удахгүй хураа газар дээрх байнуудад цохилт өгч эхлэн гэж ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн бэм гарагт мэдэгдлээ. Бид маш хатуу байр суурь баримталж байгаа. Энэ нь хүмүүс таалагддаг. Манай улсад далайгаар дамжуулан нийлүүлдэг мансууруулах бодисын хэмжээ 94%-аар буурсан. Мансууруулах бодис 8-лагчдын хууль бус бүлэглэлүүдийн эсрэг далаад явуулсан ажиллагаатай яг адилхан ажиллагааг бид хувираа газар дээр явуулна. Тэдний байдал, орон гэр, тээвэр хийдэг зам бүрийг бид мэднэ гэж Дональд Трамп тэмдэглэжээ. Түүний мэдээснээр сүүлийн 1 жилд мансууруулах бодис хэрэглэсний урагшаар Америкийн нэгдсэн улсад 300 мянган орчим хүн нас бараад байгаа юм. Америкийн нэгдсэн улсын засаг захиргааны зүгээс мансууруулах бодисын хууль бус 8-ны эсрэг хангалттай тэмцэж чадахгүй байна гэж Венесуелийн эрх баригчдыг буруутгаж байгаа юм байна. The New York Times сонины мэдээснээр ерөнхийлөгч Дональд Трамп Венесуэл улсад нууц ажиллагаа явуулахыг тагнуулын төв газартаа үүрэг болгосон байна. Дараагийн мэдээ Хятадын эрх баригчдын зүгээс Европын холбоотой үүсгэсэн худалдааны алдагдaltaй холбоотой асуудлаа шийдвэрлэхгүй бол Европын холбоо Хятадын бараанд импортын гайлын татвар нэвтрүүлэх асуудлыг хөндөж болзошгүй гэж Францын ерөнхийлөгч Макрон Les Echos сонинд ярьцлага өгтөө мэдэгджээ. Гайлын татвар нэвтрүүлэх асуудлаар Европын нэгдсэн фронт бүрдүүлэх нь амаргүй болохыг Францын төрийн тэргүүн цонхон тэмдэглэжээ. Учир нь Хятадд Германы олон компани үйл ажиллагаа явуулдаг болохоор холбооны бүгд найрамдах Герман улс эсэргүүцэж магадгүй байх магадaltaй юм байна. Гэхдээ Францын ерөнхийлөгч санал зөрөлдөөний эв зүгээр даван туулж чадна хэмээн найдаж байгаагаа илэрхийлсэн байна. Тэрээр Европ холбооны зүгээс хагас дамжуулагч үйлдвэрлэх технологи төхөөрөмжөө экспорт хязгаарлах. Харин Хятадын зүгээс газрын хор металлуудын экспорт хязгаарлахад чиглэсэн төрөмгийн бодлогоос харилцан татгалзаж чадна гэдэгт итгэлтэй байгаагаа хэвлэл мэдээллийн ярилцлагад дурджээ. Дашин дурдахад Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон өнгөрсөн 7 хоногт Хятадд айлчилж 12 дугаар сарын 4-нд тус улсын дарга Ши Жинпинтэй яриа хэлцээ хийсэн юм. Бэлэг улсын иргэн Лоренс Симмонс гэдэг 15 настай хүү докторийн 2 дугаар зэрэг хамгаалжээ. Тэрээр анагаах ухаан ба хэмэл оюуны салбарын хослуулсан судалгаагаар 3 дугаар зэрэг хамгаалахаар зэхэж байгаа талаар биелэл сонин мэдээлсэн байна.
Лорен Симмонс хүү 3 жилийн өмнө буюу 12 настайдаа докторийн 1-р зэрэгээ хамгаалсан байна. Тэрээр дунд сургуулийн гэрчлэгээ 8 настайд авсан бол 11 наснда магистрийн зэрэг хамгаалжээ. Харин одоо докторийн 3-р зэрэг хамгаалахаар Мюнхний Helmholtz төвд анагаах ухаан ба хиймэл оюуны салбарыг хослуулсан судалгаа хийж байгаа юм. Хүү хэлэхдээ би Майкл Жордан шиг үсэрдэг олимпийн тамирчид чиг гүйдэг супер хүмүүсийг бүтээхийг хүсэж байна гэж ярьсан байна. Түүний хамгийн сүүлд эрдмийн зэрэг горилсон бүтээл нь квант физикийн онолтой холбоотой сэдв бол өмнө нь тэрээр туршлагын физикийн чиглэлээр диссертац хамгаалжээ. Лорен өөрийн амжилтыг гэрэл зураг мэд санах нарийн төвөгтэй асуудлуудын хоорондын холбоог хурдан ойлгох чадвартай холбон тайлбарсан байна. Эцэг эхийнх нь ярьснаар Лорены онцгой авяас нь бага наснд нь илэрч байжээ. Тэрээр 4 настайдаа сургуульд орж 6 настайгаас ганцаардсан сургуульттай гимназид суралцж 8 настайдаа шалгалт өгч 9 настайдаа ихтэй сургууль элсэн орсон бол 12 настайдаа Макс Планк хүрээлэнгийн түүхэнд хамгийн залуу докторантуудын нэг болсон байна. Төвцөг мэдээллийн хөтөлбөрийг хүргэлээ анхаарлаа хандуулсанд баярлалаа. Баяртай.